Өнөөдөр би та бүхэнд Requiem for Dream гэх киног тайлбарлуулна. Кино телевизээр Тапи гэдэг нэртэй телевизийн шоу гарч байхад H2 муудалцж байгаагаар эхэлдэг. Ээж нь өөрийгөө шүүгэн түгжээд хүүдээ телевизийн цоо жонгоолгох дүлгүүр өгнө. Ээж нь өөрийгөө шүүгэн түгжиж амандаа бүх зүйл сайхан байж болж үтнэ гэж бутна. Хүн найзтайгаа нийлэн ээжийнхээ телевизийг хот дундуур түрж явсаар хуучин юм зардаг дэлгүүрт нэгэн хөгшөнд худалдаж дараа нь мөнгөөрөө хар тамхи авч хэрэглээд техно хөгжмөнд бүжиглэн мансуурна. Дараа нь тэр хоёр юм идэх гэж гарч хар тамхины намын ажил хийх талаар ярьж байтал цагдаа ирэн дэрэгдэн суудаг. Хүн хажуудаа сууж байгаа цагдаагийн бүсэн дэх бууг нь хулгайлж байна гэж төсөөлөлд автан байтал зайны газрын эзэн түүнийг сэрэж өөрийгөө сэрэм зүудэлж байснаа мэдэн тэндээс тэр хоёр яваад өгнө. Ээж нь хуучин бараа зардаг дэлгүүрээс очин өөрийнхөө зурагтыг эргүүлэн худалдаж авна. Наймаач өвгөн ээжийг нь бодон хүүгийнхээ энэ үйлдэлийг цагдаад хэлснэн дээр гэж зөвлөхөд ээж нь тэхээс эрс татгалздаг. Ээж нь дараа нь гэртээ эргэж ирээд зурагтынхаа өмнө суугаад шоколад идэнэ. Хүн найз охинтойгоо хамт нэгэн орон сууцны үүдний домофон дээр ирж нэгэн оршин суугчийг хуурч дотгошоордог. Энэ хооронд ээж нь зурагт үзэж байх бөгөөд ээжд нь нэгэн дуудлага ирж түүн телевизийн нэвтрүүлэгт оролцох санал тавьдаг. Ээж нь суудлаасаа босож хүүгийнхээ төгсгөлтөн дээр өмсөж байсан улаан даашинзаа өмсөх гэж оролдож үзсэн ч таарсангүй. Харин хүн найз охинтойгоо уулзсан найз охин нь түүний эцэг эх нь өөрийн хувцсны дэлгүүр нээх гэсэн санааг нь эсэргүүцсэн талаар ярьдаг. Харин ээж нь хөршүүдтэй телевизийн нэвтрүүлэгт дурагдсанаа хэлж найзуудынхаа тусламжтайгаар улаан даашинзаа өмсөх гэж ахин нэг оролдож үзнэ. Ээжийнх нь найз нь өөрт нэг сайн хоолны дэглэмний ном байгаа гэдгийг хэлээд оролдоод үзхийг санал болгодог. Хүн найз охиныхоо хамтаар орон сууцанд найз охин нь нэг утас татаж хамгаалтын дохиог нь дуургаад хамтдаа зүгтэж лифт рүү орон үнсэлцлээ. Ээж нь найзынхаа өгсөн хоолны дэглэмийн номыг уншиж үзээд чихэр болон амттан хорьсон байсан тул дэглэмийг барихад хэцүү санагдлаа. Харин хүн найз охиныхоо хамтаар хөнгүү байранда буудан дээр хамтдаа унтав. Энэ хооронд ээжийнх нь хөрш найзууд нь үсийг нь будаж өгдөг. Хүн өөрийн найз болон найз охиныхоо хамтаар хөгжим сонсон, хар тамхи хэрэглэж бас нэмж хүмүүс байрандаа дуудаж авчирна. Ээж нь харин найзтайгаа үсийг нь улаанаар будах гэсэн ч улбар шар өнгөтэй болсон талаар маргалддаг. Хүн найз охинтойгоо хоёулахнаа болцож хамтдаа найз охиных нь хувцсны дэлгүүр нээх талаар мөрөөддөг. Ээж нь дэглэмийнхээ дагуу өглөөний цайнд хагас мандрин нэг ширхэг чансан өндөг нэг аяг кофе удагч өссөн хിവэр байв. Хоол нэмж идэх хүслээ мартахын тулд хөрш найзуудтайгаа хамт наранд бие шарна. Ээжийнх нь найзууд бүгд хоолны дэглэмийг нь шоолоход нэг найз нь өөрийнх нь охин нь эмчийн жороор им ууж маш хурцтай турсан гэдгийг ярьдаг. Шуудан чирж ээжд нь нэг захиа хүргэнэ. Энэ хооронд хүн найзынхаа хамтаар хар тамхи худалдаалах ажилд гарлаа. Хүн мансууруулах бодисоо хэрэглэн хөгжим сонсож найзыгаа 8-аасаа эргэн ирэхийг хүлээсээр өдөр хоногуд өнгөрдөг. Тэд эргэж ирээд шинэ мансууруулах бодис хэрэглэж үзэхээр санал нэгдэн хамтдаа хэрэглэнэ. Ээж нь зурагтаа үзэж байхдаа өлсөж хоолны тухай бодож эхэлдэг. Өлсгөөс зайлсхийх санаатай орондоо орж унтах гэсэн ч чихэр идмэр санагдаад байж адан өөрийн найзаасаа эмчийнхэн холбогдох дугаарыг нь авдаг. Хүүгийнх нь найз охин нь Арнольд гэх өөр залуутай болцох шаардлагын талаар хүүг нь аргадан ярилцаж байх болно. Учир нь тэр хүн найз охиных нь эцэг эхт нь эмчилгээгээ тасалж байгааг мэдэгдэх боломжтой гэд хардаж байгаа нь тодорхой байгаа найз залуудаа хэлэхэд тэдэд тэрвэрлдэж инээлдэн найз охиныхоо үгээр болов. Найз залуу нь түүнд тэнийлийн битгий хийгэрэй гэж сануулад найз охин нь Арнольд гэх хүнтэй уулзаж тэр хоёрын ярианы сэдв нь эхнэр нь Флорида явсан талаар байдаг. Ээж нь эмчтэй уулзаж эмч нь ээжийг нь илүүдэл жинтэй байна гэдгийг нь хэлээд тэр хүссэн жинд нь найдвартай хүргэж чадна гэж ярьдаг. Харин хүн найзынхаа хамтар хар тамхи 8-ны ажил хийхэд найз охин нь гэртээ үлдэж хувцснуудын загвар гарган зурдаг. Тэд хар тамхи 8-aalж өдрөөс өдөрт мөнгө олсоор
Ээж нь эмчийн өгсөн эмийг ангилж хэрэглээд өөртөө өглөөний цайгаа бэлдэн уучгаад гэртээ тогтож суухгүй бүжиглэж эргэж зурагтныхаа өмнө суун эргэж буцаж боссоор байдаг. Энэ хооронд хүүгийнхэн найз нь өөрийн найз охинтойгоо хамт байхдаа хүүхэд насны турсамжаа эргэн бодно. Хүүн харин найз охины хамт далайн эргийн чулуунууд дээр сууж ээжийнхээ талаар ярьлаа. Хүүн ээжтэй зориулж шин зурагт авч өгөхөөр шийдээд эхлээд тэд хар тамхиа хэрэглэхээр болдог. Ээж нь харин эмчийн өгсөн тураах эмийн нөлөөнд ухаан санаа нь орон гарan болдогч өөрийн зуршил болсон өдөр тутмын зүйлсээ хийж олон цагаар зурагт үзсэн хിവэрэ байв. Ээж нь найзуудтайгаа хамт гадаа байхад хүүн ирж хүүдээ өглөөний цай бэлдэж өгөхийг санал болгоно. Ээж хүүтэйгээ хамт ширээнд сууж хүүн найз охинтой болсон гэдгээ ээжтэй хэлж өөрийн эрхэлжүү ажлынхаа талаар худлаа яриад өмнө нь ээжтэй их муухай ханддаг байсандаа уучлалгүй ээжтэй бэлгэнд нь шин зурагт авснаа хэлдэг. Тэгж байтал хүүн ээжийнхээ шүдээ хавирч байгааг нь анзаараад амфетаминтай хоолны дэглэмийн эм нь ээжийг ийм туйлбаргүй хачин болгоод байгааг нь мэддэг. Хүүн ээжтэй эмний талаар сэрэмжтэй байхыг сануулan тэд маргалдагч дараа нь тэр ээжигээ телевизийн шоунд оролцохоор хоолны дэглэм барьж байгааг нь ойлгоно. Ээж нь хүүтэй тэр телевизийн шоунд түүний өглөөг зоригтой сэрээдэг цорын ганц зүйл гэж хэрнэ. Хүүн гонсгор бас баг зэрэг уцаарлсан ч ээж дээрээ илүү ойр ойрхон ирж иргэнэ гэж хэлээд гараад явна. Гэрлүүгээ буцахдаа хүүн амфетамины хамааралтай болж буй ээжигээ хараад зогсоох гэж юу ч хийж чадаагүйтэй өөрийгөө буруутган таксинд явж байхдаа уйлдаг. Хүүгийнхэн найз нь ярианы бэрхшээлтэй гинт бүлэгмийн толгойлогчийн хамт явж тэр түүнийг одоо байгаагаас нь илүү дээр албан тушаал дэвшүүлэх талаар ярилцаж байхад отолтонд орон толгойлогч нь алуулж өөрөө цагдаад баривчлагддаг. Ээж нь эмийнхээ үйлчилгээнээс болж тэр чихтэй хөшөөн болж хүүн найз охинтойгоо хамтдаа зурсан зургнууд дээр нь хэвтэн юм ярилцсан. Хүүгийнхэн найз нь шоронд хоригдсоор байх бөгөөд ээж нь өөрийн эмчтэйгээ эргэн холбогдож хэрэглэж байгаа эмэндээ би энэ аль хэдийнэ тасчихсан үйлчилгээ өгч чадахгүй байна гэж ярьдаг. Ээж нь бохимдсандаа болоод эмчийн журоор олгосон журмаар нэгийг уух байсан ч тэр эмийг нь хоёр давхарлан уугаад сэтгцийн эмгэгтэй болж телевизийн нэвтрүүлэг дотроо өөрийгөө олж харах, хөрөгч нь хөдөлж барих мэтэр хийм хардаг. Найз нь шоронгоос батлан даалтаар гарч найзынх нь холбоотой байдаг хүмүүс нь түүнд харуудын бүлгэн болон италичуудын бүлгэн хоорондоо дайдсныг мэдээлэн хэлнэ. Үүний үр дүнд тэр хоёрын 8-ны ажил нь боломжгүй болж нэлээд мөнгөний хохиролтой байх нь тодорхой байв. Гэж яриад явж байтал хоёр Итали гангстер нэг хүний цогцыг хогийн савнч гэж багтаа тааралдлаа. Киноны бүх дүрүүдэд бүгдд нь үйл явдлууд маш хэцүү болоод эхэлдэг. Ээж нь тун хэтрүүлсэн мансууруулах бодис хэрэгэлсэн ч яаж ч юм тэр шөндөө амьд үлдэнэ. Хүүн найз охинтойгоо хамт унтаж байтал шүн дунд найз охин нь хар тамхины хамаарлаас олж хэрэглэх гэж сэрнэ. Маргааш өглөө нь ээж нь эмчийн өрөөнд ирээд эмийн гаж нөлөөнд нь төөрөлдсөн байсан ч эмчин түүнийг сонсолгүй. Нэг жижигхэн цаас өгөөд эх 7 хоногт ирээрэй гэдэг. Хүүн найз охинтойгоо хар тамхи авах мөнгөгүй болсон учраас маргалддаг. Тэр оройноо хүүгийнхэн найз нь хэрэгэлдэг хар тамхиных нь үн 2 дахин өссөн учраас бүгдээрээ нэлээд хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэдэг. Хүүн найз охиндоо очиж Арнольдтой уулзаад мөнгө авчих гэж гуйна. Харин найз охин нь түүнээс мөнгө авч болно. Хариуд нь надаас юу нэхийг мэдэхгүй байна гэдэг. Найз охин нь Арнольдтой болцож дүүний гарыг сэрээгээр зоож байна гэж мөрөддөгч өөрт нь мөнгө хэрэгтэй байсан тул түүнтэй нэг оронд ордог. Найз залуу нь гэртээ хар тамхины хамааралтай шаналж харин найз охин нь түүний гэрээс гарч гадаа бөөлжин. Найз охин нь байрандаа иргэн ирж хүүтэй нь хамт буудан дээр сууцгаана. Хүүгийнхэн найз нь харин орон дээрээ сууж найз охиныхоо талаар боддог. Ээж нь харин муухай нүрээ будаж гэртээ ганцаараа бүжиглэнэ. Хүүн найзтайгаа гарч хар тамхи худалдан аваад шаглаж зарах гээд явхад найз охин нь гэртээ үлдэм өөрийнх нь хар тамхины хамаарлыг оруулчих юм гэр дотроо хайдаг. 8 бүтлгүйтэй ч хар тамхины борлуулагч нар гал нэг тэр хоёр гар хоосон буцна. Ээж нь эмнүүдээ нэмж хэрэглэсээр өөрийнхөө сэтгцийг бүрч өвчтөй болгож гэрийнхээ өргөгчийг хөдөлж байна гэж хий харна. Хүүн найз охиндоо хар тамхины 8 бүтлгүйдсэн шалтгаанаар хэрэлдэн хүүн найзын хамтаар Флорида явахаар болдог. Ээж нь өөрийгөө тайтгаруул санаатай эмнүүдээ хид хидээр давхарлаж хэрэглээд сэтгцэн тэр жигтэй балаарч
нүдэнд нь гэрийнх нь хөрөгч нь архирч Тапи телевизийн шоу тэр чигтээ гэрт нь орж ирэн хуучин тавилгуудыг нь шоолон инээж байдаг. Телевизийн бүрэлдэхүүн гэр дотор нь эд огшлыг нь зайшлан нүрлүүнд камер тусгаж байна гэж ээж нь хий харна. Айж гайхсан ээжийг нь тойроод телевизийн шоуны бүх бүрэлдэхүүн тойрон бүжиглэж байдаг. Гэрийнх нь хөргөгч ээж рүү нь архиран ирэхэд бүгд дуу нэгтээ намайг хоолол гэж орилж хөргөгч нь том амаа ангайлгахад ээж нь хүйтэн цастай гудамж руу гараад гүйн. Хүү найзтайгаа Флорида явж л байх болно. Ээж нь телевизийн агентлагтай ярилцахаар вагонд суун Мэдисон өргөн чөлөө рүү явдаг. Хүүгийнх нь найз охин нь зөвхөрсөн байдалтай найз залуугийнхаа таньдаг хүнээс тусламж хүснэ. Тэр хүн нь өөр нэгэн хүний дугаар өгөөд энэ хүн тусалж магадгүй. Тэгтээ хариуд нь нэг хүсэлттэй байна бахаа гэж хэлнэ. Ээж нь эцэст нь нэг юм телевизийн агентлаг дээр хурж ирээд хүн болгоноос нь өөрийгөө хизээ нэвтрүүлэхт нь оролцох эсхийг нь асуудаг. Эмнэлгийн тусламжийг дуудаад хүмүүс нь ирээд ээжийг нь аваад явна. Зөвхөрсөн найз охин нь тэр дугаар руу нь холбогддог. Үүн өөрийнхөө мансууруулах бодис тарьдаг гарыг буглаад идээлснийг олж мэддэг ч гэлээ идээлсэн гар руугаа ахаад л хероин тарина. Найз охин нь сүүлдэн залгасан хүнтэйгээ уулзсан биеэ үнэлдэг. Ээж нь эмнэлэг тэмчлүүлнэ. Хүүгийнх нь найз охин нь дуусчаад дараа нь баантай усан цууж байгаад усан дотор орилно. Хүүгийнх нь гар нь бүрч хэцүүдээд найзтайгаа хамт эмнэлэг ордог. Хоёр эмнэлгийн ажилтан ээжт нь хүчээр хоол идүүлнэ. Хүүгийн найз түүнийг эмнэлгийн хүлээлгийн өрөөнд сууж байхдаа цагдаа нарт баривчлагдана. Найз охин нь нөгөө хүний зохион байгуулсан уурчид оролцохоор бэлдэж байхад найз залуугаас нь дуудлага ирж түүнээс өнөөдөр буцаад ирж болох уу гэж асуухт нь боломжгүй байсан ч тэгнэ гэж худлаа хэлдэг. Хүн найзтайгаа шоронд хоригдож найз охин нь нөгөө хүнтэйгээ ярьсан газар очино. Ээж нь өөр эмчилгээ хийлгэхийг зөвшөөрдөг. Бүх шоронгийн оргидлууд эрүүл мэндийн үзлэгт ороход хүүн гараа нууж чадалгүй өвдөлтнөөс нь болоод орилдог. Ээж нь эмчилгээнийхээ дагуу тогон зохиолно. Найз охин нь групп секс тунд гаж үйлүүдэд нь биеэрээ оролцоно. Киноны дүрүүд бүгдд нь нөхцөл байдал бүрч дордоод ирнэ. Хүү найз охиноо зүудэлж сэрсний дараа өвчлсөн байсан гараа тайруулснаа мэдээд уйлдаг. Ээжийнх нь хоёр найз нь түүнийг эргэж гадаа нь ирээд ээжийг нь хараад уйлна. Найз охин нь харин групп сексийг дуусгаад гэртээ иргэн ирээд хар тамхитай удаа тэрвэрэн хэвтэнэ. Найз нь харин шоронд хүүхэд насаад урсан унтахыг хичээдэг. Ээж нь телевизийн шоугаараа орж хүүтэйгээ жаргалтай байна гэж мөрөөдөн кино дуусдаг.